Сүхбаатар нэг мөрөөдөл төрийн бус байгууллагаас санаачлан хэрэгжүүлж байгаа шилдэг багш шалгаруулах хуралдаанд шалгарсан 25 багшийн сүүлийн 8 багш хичээлээ заахад бэлэн боллоо. Багш нар маань өөрсдийн мэргэжлийн дагуу сонгосон ангидаа бэлтгэсэн агуулгын дагуу хичээлээ зааж байгаа. Ингээд өнөөдөр хичээлээ заах багш нартайгаа танилццгаая. За намайг гал удирхын Дөлгөөн гэдэг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар 18 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. За уралдаандаа зориулаад хичээлээ бол сургуулийнхаа хамт олонтойгоо багш нартайгаа хамтраад сургуулийн менежерийн дэмжлэгтэйгээр нэлээд сайн бэлдэж ирсэн. За энэ зургийг ажиглаж байгаа бүгдээрээ тоглоом байна те, дац тоглоом. За тэгвэл энэ зураг дотор хичнээн дугуй, хичнээн тойрог байна вэ? За багш нэнд нэг тойргийн төв харсан саянд улаан ангитай. За тойргийн төв. За тойргийн төвөөс тойргийн төвийг О усгаар тэмдэглэсэн байна. Хардсан ботоор тий О усгаар тэмдэглэсэн байна. Том О усгаар. За сая юу зурагдсан бэ? Та анзаарсан уу? Тий. Тойргийн төвөөс ижил зайд орших цэгүүдийн олонлогийг тойрог гинэ гэж бид нар үзсэн байгаа. За тэгвэл ганцхан диаметр гэсэн хэмжигдэхүүн өгсөн байхад тойргийн уртыг олох хэрэгтэй юу? Боломжтой. Яагаад? Диаметрийг энэ тогтмол тоогод байгаа тийм пи гэдэг. Энэ тоогоор үржүүлэхэд гадарч ш тийм биз? За тэгэхээр би таард нэг нэлээ. Пи гэдэг энэ тоо маань болохоор за математикийн тогтмол хэмжигдэхүүн гэсэн үг. За тэгээд энэ тооны цэгээс ардх орн нь бол төгсгөлгүй бас үегүй юм тоохгүй юу. За тэгэхээр энэ тоог бол математикт хэрэглэхтэй ойролцоогоор л 314 гэсэн энэ 100-ны наривчлалтаагаар хэрэглэдэг гэсэн үг. Ойлгож байна багшийнхаа ярьж байгаа. За тэгвэл тойргийн уртыг болохоор сайнсараа цэгээр тэмдэглэдэг. Тойргийн уртыг цэгээр тэмдэглэдэг. За одоо шиг тойргийн уртыг диаметр харьцуулсныг пи гэж яриад байгаа юм тийм ээ хүүхдүүд ээ пи тоо. За тэгвэл пи тоо олохын тулд багш нь яаж олж ийн үү? Тэгээ тойргийн уртыг ямар усгаар тэмдэглэдэг? Цэгээр. За тойргийн уртыг юунд харьцуулах вэ? Диаметрт баах юм байна тийм ээ хүүхдүүд ээ? Диаметрт баах юм байна. Тойргийн урт гэдэг бол пи тоо буюу тогтмол тоог юугаар үржих нь вэ? Диаметрээр үрждэг байна. Диаметр гэдэг бол хүүхдүүдээ радиусыг хэд дахин авсан хэмжээ нь вэ? 2 дахин авсан хэмжээ гэхээр дээд 2 арыг орлуулчих юм бол ямар юм болж ирэх нь бүгдээ те? С пиг үржих нь юу болж ирэх хүүхдүүд те? 2R. Ойлгож байна уу? За энийг стандарт хэлбэр бичвэл ямар болох вэ? 2 PR ингэж болох нэ гэсэн. Ойлгосноо. Тэгэхээр тойргийн уртыг бас юугаар илэрхийлж болох нь вэ? Радиусаар бас илэрхийлж болдоо гэсэн. За ингээд бид нар 2 томьёог гаргачлаа гэсэн. За тэг хичээлд идэвхтэй оролцсон 7 ангийн сурагчдаа баярлалаа. За та бүхэндээ сурлын өндрөөс өндөр ажилтдаг багш нь өгсөн яриа. За би 7 дугаар ангийн математик хичээл тойргийн урт гэсэн сэдв басан. Тэгэхээр тойргийн уртыг уртгадаг одоо жишээ нь томьёогоо хүүхдүүдээр гаргуулах юм маш их зорьсон. Тухайн томьёог хүүхдүүд маань өөрсдөө гаргаж ирснээр тухайн томьёог автоматар шийддэггүйгээр бодлогыг эсвэл асуудлыг шийдвэрлэхдээ тэр томьёог ашигладаг болох тийм. Тэгээ амьдрал дээрх янз бүрийн тойрогтой холбоотой бодлого дээр тухайн томьёог ашиглах тийм чадвартай болох үүднээс л өөрийнхөө төлөвлөсний дагуу амжилттай заалаа. Тэгээд хичээлд маань идэвхтэй оролцсон. Хүүхдүүд маань маш их идэвхтэй тэгэхээр оролцож хичээл маань бас сайхан болсон гэж өөрөө бодож байна. Одоо яг нөгөө өөрийнхөө сургууль биш өөр сургуулийн хүүхдүүд хичээл заана гэж бодохоор л жоо айцтай байсан. Хүүхдүүдээ сайн танихгүй за тэгээд ер нь хичээлийн маань хэр сайн ойлгох бол гэдэг дээр л нэлээд хэрэгэлцээтэй байсан. Харин бол яг хичээлээ заагаад ирэхэд бол тэр айц маань надад хүүхдүүд маань их идэвхтэй болоод ирэнгүүт хичээл маань их сайхан болсон.
За намайг Баяр сайхны Баасангүй гэдэг. Би Хөвсгөл аймгийн Хэрэмшлэн сумд төрсөн. За 1995 онд төгсөөд 2000 онд Улсын багш их сургуулийн математикийн ангийг төгсөж ажлын гараагаа эхэлсэн. За ер нь бол математикийн хичээл гэдэг чинь өөрөө ерөөсөө бидний хүрээлэн байгаа эргэн тойрон байгаа бүх зүйл математиктай холбоотой байдаг. Тэгэхээр миний ерөөсөө хүүхдтэй айл болохоор юу өхийг зордгоо гэхлээр математикийн хичээлээр дамжуулж хүүхдийг зөв амьдралд сургах ерөөсөө хамгийн гол юм. За багш нэг асуулт тавь. Шугам функцийн график ямар төрс үүсэх вэ? Сайн байна. Шулуун тийм ээ. Тэгэхээр энэ багш нь түрүүн нөгөө утгын хөсгөлтөн дээр нэг 7 тоо сонгож авсан тийм ээ. За тэгэхээр жишээлбэл 0 1 2-ийн хооронд маш олон тоо байгаа шүү дээ. Тийм ээ. 0.1, 0.2 гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ дээр хараарай. Энэ дээр тэр тоонуудыг ингээд бас авсан байгаа. Ботхой тоонууд. За энэ багш нөгөө лазер орохгүй. За 0.7 эндээс заах юм байна. Тэгээ 0.7 0 хасах 2.7-ийн квадрат гэдэг ийм тоонууд гардаг юм байна. Тэгээ эдгээрээ ингээд тэмдэглэхэд за энэ харж байгааз за манай цэгүүд маань яасан нэлээд олон болчихж байна тийм ээ. Тэгээ энэ тоонуудаа өшөө ингээд бид нар наривчлалтай аваад байх юм бол гарах үр дүн байна. Энэ цэгүүд маань өшөө ингэж олон ойртох нь шүү дээ. Тэгсээр хагаад энэ мөрийн шугамыг үүсгэж байгаа байхгүй юу? За энэ дүрсийг бол бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхлээр дүрсийг энэ графикийг тийм ээ парабол гэж нэрлэдэг байна. За хамгийн арын одоо утгын өснөгт нь ямар функц байгаа вэ? Бид нар үндсэндээ x квадрат, 2x квадрат, 2-1x квадрат, хасах x квадрат дөрвөн бодлого бодож байна гэсэн үг байхгүй юу? За хасах x квадратыг яах вэ? Утга нь ямар гарсан? Зөв шүү дээ. Яг зөв. Утгууд нь яаж вэ? Одоо эсрэгээрээ. Энэ чинь хасах юм чинь энэ нэмэх үед юм байсан бол хасах үед яах вэ? Эсрэгээрээ дандаа утгууд нь ямар болох нь вэ? Хасах болох нь шүү дээ. За одоо тэрнийг ингэ байгуулахлаар яаж график чинь ямар дүрс үүсэж байна? За ерөнхийдөө бид нар энэ дүрсийг парабол гин. Парабол тэгээс их юм бол дээшээ хард юм байна, тэгээс угаал доошоо хард юм байна, тийм ээ. За одоо дээшээ харсан параболын энэ цэгийг бид нар юу гэж нэрлэх вэ гэхээр энэ бол одоо дээш харсан сав бол энэний одоо ёроол цэг. Энэ доошоо харсан байвал оройн цэг. Одоо хамгийн дээд гэсэн үг шүү дээ, тийм ээ. Зөв. Амьдралд ерөөсөө жишээ энэ байна. Одоо багшны дийдэн шантай аваад ирсэн. За энэ бол парабол байдаг бахан. Гарч хийдэнгийн дотор цайр бас парабол байдаг бахан. Тийм ээ. Энэ гарч хийдэн бас энэ байж. За энэ нуман гарц. Дэлхийн Америкт байдаг. За энэ нуман гарц. Энэ бас яг парабол байдаг бахан. За эсний борд байна, тийм ээ. За энэ бас параболаар хөдөлдөг бахан. За ингээд маш олон парабол. За энэ бид нар мэддэг тийм. За энэ байж. За одоо энэ юу байсан бэ? За тэгвэл сарны ямар дүрс байсан бэ? Их сайн байна тий. За тэр хамгийн дээд тэргэл сарыг одоо бид нар параболын юу гэж нэрлэх нь вэ? Сайн байна. Орой. За оройн цэг дандаа хаана байлаа? 0 дээр байсан тийм ээ. За ингээд өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон та бүхэндээ бас баярлалаа. Өнөөдөр бол би квадрат функц гэдэг хичээл орсон. За энэгээрээ дамжуулаад бас энэ квадрат функцийн график чинь парабол гэж дүрс байдаг юм байна. Тухайн парабол дүрсүүд амьдралд хаана ашиглагддаг, хэрэглэгддэг. Одоо хүүхдүүдийн тоглоом дээр одоо хамгийн их тоглолт болсон дээр павжин дээр ч хүртэл парабол явж яадаг. За тэгэл одон орон судлал энэ дээр парабол ашиглагддаг. Биеийн дамирын хичээл дээр парабол ашиглагддаг. Тэгээ яриад байх юм бол маш их. Одоо хүний өөрийн энэ биеийн эрүүний бүтэц зөрчил өөрөө толгойн хэлбэр ч өөрөө парабол гэх жишээ нэг. Тийм учраас аль болохоор тухайн хичээлийг тухайн амьдралтай нь холбож хүүхдэд ойлгуулахыг гол зорилгоо болгож гэж ажилтдаг юм аа. Гол нь одоо бас тэр шагналтай биш л дээ. Энэ бол яг багшийг тийм ээ энэ олон сайхан багш нараас бидний мундаг багш нар бас орчдог багш нар байгаа. Энэ олон сайхан багш нарын одоо боловсролын нэм оруулж байгаа хоёр нэмрийн давхар та бүхэн ингэж дэмжиж ажиллаж байгаа нь бол тэгэхээр энэ бол мэдээ болсон том хөрөнгө оруулалтаа. Тэгэхээр бас
энэ уралдааны зохион байгуулсан нэг Сүхбаатар нэг мөрөөдөл хамт олон таа бүхэндээ бас өөрийнхөө хувийн зүгээс бас баярлан талархсан илэрхийлье. За би 1-р сургуулийн физикийн багш Отгонбаатрын оюутан байна. За боловсролын салбарт 19 дэх жилдээ ажиллаж байгаа. Энэ сургуульдаа бол одоо 9 дэх жилдээ ажиллаж байгаа багш байна. За өнөөдөр 7 дугаар анги дээр физикийн хичээл дээр сорил туршилт хийх, за цагаан өнгийн гэрлийг яаж үүсгэх талаар цагаан өнгийн гэрэл бидний амьдралд ямар одоо үүрэг гаралтай байдгийн бэ гэдэг талаар одоо ярилцлага сорил туршилт хийх тэм хичээлийг барьж орж ирсэн. Өнөөдөр та нартайгаа хамтраад бүгдээрээ хамтдаа физикийн хичээл дээр туршилт, сорил туршилт хийж үзье. Шуу байна, хун байна тий. Хун ямар өнгөтэй вэ? Өдөн цэнхэр өнгөтэй юм тийм үү? Энэ хун ямар өнгөтэй вэ? Цагаан өнгөтэй байдаг. Энэ цэнхэр хунг тэгвэл цагаан болгож болох уу? Гэрэл нэмэх нь, өнгийн гэрэл нэмэх нь тийм үү? За өнгийн гэрэл нэмж үзэхийн тулд бүгдээрээ ажлын хуудсан дээрээ эхний нүрэн дээр нь аюулгүй ажиллагааны дүрэн байгаа тийм үү? За аюулгүй ажиллагааны дүрэн байгаа. 2 дахь нүрэн дээр туршилт гүйцэтгэх заавар байгаа. За 3 дахь нүрэн дээр болохоор даалгавар байна тийм үү? За даалгавар гүйцэтгэе. Манай баг яагаад энэ голдон үүснэ гэдэг мэдлэлээр нөгөө өнгөний дээр давтагдаж байгаа учраас. Давтагдаж байгаа учраас гэсэн байна. За сайн байна. Багж маань 3 өнгийн товчлууртай байгааг харж байна те. За тэгээд ажлын хуудасныхаа зааврын дагуу товчлууруудаа ээлжилж эргүүлээд өнгөө үүсгэх нь байна. За цагаан өнгө үүсч нүггүй юу үүсгэх нь шүү дээ. Будгийн, зургийн, үндсэн 3 өнгийг нэмэхээр бид нар нөгөө сая буутсан тийм үү? Буутсан багийнхны туршилт үнэн байна уу гэдгийг харъя. За яасан? Багийн туршилтын үр дүн бол хар бараан гарсан байна тийм үү? Тэгэхээр хар гарч чинь тийм ээ? За сайн байна, эдний багийн туршилт зөв байсан байна. За бүгдээрээ нүдний шилийг зүүе. Нүдний шил зүүхдээ эхлээд улаан шүүлтүрийг хий. Цэнхэр өнгөтэй харагдсан. За энэ хошуу, энэ далавчны энэ хэсэг ямар өнгөтэй харагдаж байна? Тод цэнхэр, хөөх цэнхэр өнгө үүсэж байна тийм үү? За одоо улаан шүүлтүрээ аваад ногооныг хийгээд үзээрэй. За ямар өнгөтэй болсон? Цайвар цэнхэр өнгөтэй болсон байна тийм үү? За тэгвэл одоо ямар шүүлтүр үлдсэн мэлээ? Цэнхэр шүүлтүр үлдсэн. За цэнхэр шүүлтүрийг хий. Өнгө нь яаж вэ? За тэгэхээр бидний нүдний шил ямар шил байх нь вэ? Шидэд шил байх нь шүү дээ. Тийм аа? Өнгө нь хуурж байна. За тэгвэл ажлын хуудсан дээр хүүхэд болгоны ажлын хуудсан дээр будгийн өнгө, гэрлийн өнгөний ялгааг бичээрэй. Гэт ажлын хуудасны дүгнэлт байгаа. Шарт цэнхэр хоёрыг нэмсэн чинь ногоон өнгө үүсчихсэн. Гэтэл бүх өнгүүдийг нэмэхээр энд нь хар өнгө үүсчихсэн тийм үү? За бидний хийсэн туршилтын үр дүн болохоор гэрлэн туршилт маань болохоор цагаан өнгө үүссэн. Тэгвэл энэ цагаан өнгө юу н амьдрал дээр хаана идэм болоо? Бид нар цагаан өнгийг хэрглэж гин үү? Хаана хэргэлдэг вэ? Нарны гэрэл өшөө? Цахилгааны гэрэл. Тэгвэл бид нар цагаан өнгийг хардаг байх нь шүү дээ. Цагаан өнгөний тусламжтайгаар аливаа юмыг хардаг байх нь. Нарны гэрэл маань цагаан өнгө байх нэ. Хамгийн анхны таамаглал маань энд байгаа тийм хүүхэд болгоны таамаглал. Энэ таамаглал маань батлагдсан уу гэж асууж байгаа тийм ээ. За ингээд өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй бүгдд нь баярлалаа. Сургуулийн өндөр амжилт хүсье. Ард шүүгч нар суусан байсан. Шүүгч нар тэр одоо бичлэг хийж байгаа камерын бичлэгийг бол ер нь анзаараагүй. Харин хүүхдүүдээ бол проект танихгүй хүүхдүүд байсан учраас одоо ямар хүүхдүүд ирж байгаа хүүхдүүдтэйгээ өмнөх мэдлэгийнх нь одоо өмнөх мэдлэгийн төсөөл дээр нь одоо суйрлаад хичээлээ цаашаа явна гэж бодоод би хинбэ гэдэг тоглоомыг тоглуулсан. За Сүхбаатар нэг мөрөөдөл төрийн бас байгууллагаас зохион байгуулж байгаа энэ шилдэг багшийн уралдааны бол би одоо миний өөрийн зүгээс бол энэ бол явхан зүйтэй айгүй маш одоо зөв ажил гэж харж байгаа. За яг энэ хичээл сургалтыг одоо багш хичээлээ заахын тулд энэ уралдаанд оролцохын тулд маш олон шалгуурыг давж орж ирж байгаа тийм. Энэ олон шалгуурыг давж орж ирэхдээ тэр багш өөрийн хийсэн гэсэн ажилтай дээрээс нь цаашдаа хийх гэсэн хүсэл мөрөөдөлтэй одоо
олон багш нарыг ямар гоё юм бэ одоо бүр илүү хичээе гэдэг тийм урам зориг өгч байна гэж харж байгаа. За намайг Боргил Чулуун авахтай оюун жаргал гэдэг Сүхбаатар аймгийн уулын сумын ерөнхий боловсролын сургуулийн мэдээллийн технологийн багш байгаа. Мэдээллийн технологийн хичээл бол одоо хүний амьдрал болон цаашдын ажил хөдөлмөрт бол маш өндөр үүрэг гүйцэтгэх хичээлүүдийн нэг. За ийм програм дэлгэцэн дээр нь харагдаж байна уу? Харагдаж байна. За оруулцгаарай. Оруулаад хэрвээ энэ програмаа олоод нээж чадвал лайк. Багшийн тусламж хэрэгтэй бол коммент. Мөн яах нь компьютер нь ямар нэг асуудал үүсвэл дизлайк. Цэнхэр өнгөтэй, нийл ягаан өнгөтэй, ягаан өнгөтэй, шаргал өнгөтэй, улбар шар өнгөтэй зүйл наад дээрээс олон доо одоо. Байна. Юу гэж вэ? За юу хийвэ? Сайн байна. Ёстой мондог хөхтөд юм аа. Аргуул. За энд ингээд нэг муур байгаа зү. За эхний командыг дарсан ямар команд вэ? Эхний команд явуулах. Хөдөлгөхгүй гэдэг команд байсан. Тэрэн дотроос юугийн дарсан? Тэгсэн чи яасан? Алхам команд явуулсан. Ингэж явж гин үү? Одоо хоёр дахьыг дараад үз. Хоёр дахь нь доош. Яаж вэ? Ингэж байгаа зү. Гурав дахьыг дараад үз. За зүүн тийшээ эргэж. Сайн байна. Тэгвэл энэ эхнийх чинь, хоёр дахь чинь, гурав дахь чинь, дөрөв дахь чинь, тав дахь чинь бидний танилцах гээд байгаа 5 код мөн үү? Алгоритм гэдэг зүйл бидний амьдралд бол одоо салшгүй холбоотой болсон. Энийг сурахад биднэрт энэ програм бол маш чухал үүрэг гүйцэтгэнэ. За хөдөлгөөх хэсгээс за хамгийн эхний тэр дарцаг дарагдсан бол гэд ногоон дарцаг дарагдсан бол гэдгийг бид нар аль хэсгээс авах бол шаргал хэсгээс авах нь тийм ээ. Энэ дээр дарцаг дарагдсан бол гэж байгааз энийг чирээд ийшээ оруулчих нь. Харсан уу багшгаа? Муурыг доошлуулахыг асууж ин шүү. Энэ улаан давчин дээрээ дарчих. Энэ улаан давчин дээр дараад муурыг доошлуулахын тулд улаан давчин дээр дардаа. Нэрэ тэнгэр дээгүүр яваад байна шүү дээ. Ингээд муураа чирэнгүүтээ энэ зам дээр авчидсан ч болно, ногоон дээр нь авчидсан ч болно. Тэгээд буцаагаад ногоон дарцгаа дарчих нь гэсэн. За их гоё зохиомжлох хөвгтөд байна. За юм гэдэг заавал хугацаатай байдаг багшийн хугацаа ер нь өгч байна. За ингээд өнөөдөр бидний хичээл сэдв бол миний анхны кино гэдэг сэдвтэй хичээл байлаа. За ингээд өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд маш их баярлалаа. Өстой мондог суралцсан хүүхдүүд байна. Энэ бол мэдээж одоо маш том ахиц гарна. Одоо би хүртэл одоо ингэж боддог гэсэн. Одоо сайн багшаа төрүүлгийсэн гэж боддог гэсэн бол одоо ингээд тэрнээс илүү хүн төрүүлэхийн төлөө одоо багшаас илүү одоо бусдыг бүр ингээд өчнөө хүмүүсийн ингээд амьдралыг шийддэг. Одоо тэрний төлөө зүтгэдэг тийм хүмүүс төрүүлэхийн төлөө бол одоо би мэрийж ажиллаж байгаа. 26 шилдэг багшийг шалгаруулж ингэж урамшуулах болсноор багш нар чинь ингэж мэрийж байгаа шүү, ингэж сайжирч байгаа шүү гэдгийг харуулахыг хүссэн. Намайг Ухнайн Чинжэр гэдэг. Би ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн төвийн сургуульд математикийн багш ажилладаг. Боловсролын байгууллагад нийтдээ 28 жил ажиллаж байгаа. Тэгээ миний өнөөдрийн хичээлийн сэдэв бол бас нэлээд хүндвтэр агуулга байдаг. Тэр болгон бас байнга хүүхдэд заагддаггүй. Хөнгөн хэлбэрээр заагддаг хичээл байсан. Үүнийг би бас хүүхдүүдтэй хүнд хэлбэрч гисэн түүнээс айж имэж цугтаалгүйгээр бас оролдох юм бол хөнгөн хэлбэр аргаар бодож болдог гэдгийг харуулах бас нэг санаа өгөх бодлогоноос бити айгаас зоригтой бас нэг бодлогондоо тулж ажилтдаг ийм арга бол суралцаасаа гэсэн үднээс бол бас ийм агуулгыг арай хөнгөн хэлбэрээр харуулахыг зорж хичээж байгаа. За модуль гэдэг үг бол бид нарт бас нэлээд танил бах тий. Нэлээд дор бага ангиас
модуль гэдэг агуулгыг сонсож ирсэн. За эсрэг дооны модулууд тэнцсэн гэж байна тийм. X-ийн модуль бол сөрөг X-ийн модультайгаа тэнцсэн. За X-ийн модуль сөрөг X-ийн модультай тэнцсэн юм бол тэдгээрийн E функцээр хотоход нь бас тэнцсэн байна тийм. За X-ийн модуль хасах нэг түүний квадрат, нэмэх нь Y-ийн модуль, нэмэх нь 2 түүний квадрат гэж байна тийм. За аль чанарыг агуулсан? Энэ тэгшгэлээр бид нар энэ бичсэн чанаруудаас агуулсан байна уу? 3 дугаар чанар. Энэ чи X нь модультай гэж шүү дээ. Энэ чи Y нь модультай гэж. Тэгэхээр 2 4 байна тий. За 2 4 дугаар чанар юм чинь X тэнцүү тэг Y тэнцүү тэг. Энэ шолооны хувьд бол тэг шинтэй. За одоо модулаасаа чөлөөлнө тий. За X маань тэгээс их буюу тэнцүү. Y маань тэгээс их буюу тэнцүү. За тэгэнгүүт X-с хасах нь тэгээс их авчихлаар модуль шууд хаягдчихж байгаа тий. Нэмэх нь Y дээр нэмэх нь 2-ын квадрат тэнцүү 5. За ийм систем үүслээ. За багш нараас энэ зургийг хас. Энэ хүнийг ер нь сонсч ирсэн үү? Хэн гэдэг вэ? Гитлер. Энэ ямар учиртай вэ? Дэлхийн 2 дугаар дайныг эхлүүлсэн нөхөр те. За тэгвэл. За энэ юу вэ? Гахаа байна те. Энэ дөрвөн гахыг яаж зурсан юм? Ерөнхийдөө бидний сая ашиглаад байгаа тэгшимийг ашиглаж зурсан ба тийм нэг гахаг зураад ингэж хувиргаад энэ хоёроо ингэж хувиргаад тэгшимтэй зурцсан байна тийм. За энэ хоёрыг ингэж зэрэгцүүлээд тавьчих. Ер нь бол орон бүтээлчид өөрсдийнхөө бүтээлээр бас ямар нэг магтыг бол сайхан юм хийждэг, шүүмжлийг бол бас шог маягаар зураад үгээ хэлждэг тийм. Мэдээж энэ хоёрыг ингээд зэрэгцүүлээд тавьдаг гэдэг энэ хоёрд бол бас нэг учир байна тий. Ямар учир байгаа та мэдэх хүн байна уу? Ямар учир байгаа? Тэр гахаа ивэл өөрөө жоохон бохор заваа очинд байдаг. Тэгэхээр бол гитлэрийг гахаатай байвал магтд зүрлээгүй тий. Шүүмжилсэл байгаа. За тэр үл энэ байна. За энэ бас дөрвөн гахаа яг канадад авсан баг. Энийг ингээд нуглаад ингээд хувиргаад харахаар гитлэр байгаа байхгүй. Тэгэхээр манай энэ тэгшим гэдэг сэдв бас өөрөө өргөн хэрэглээтэй. Зөвхөн энэ график байгуулах гэж Монгол үг үсэг, хээ угалц, алхан хээ одоо тэг үүлэн хээ гэх мэт юмнууд бол ашиглагддаг. Өөрөө өргөн хэрэглээтэй. Энийг бас мэдж яхад бол өөрсдөө цаашаа хөгжүүлээд явах боломжтой. За юу. Тэгэхээр үл ийм бас зураач бүтээлч хүн бол өөрийнхөө бүтээлээр тэр хүнийг бас шүүмжилсэн байна тий. Олон хүний амь төрсөн энэ л муу хүн гэдгийг л. За энэ үл ингэж хэрэглэгддэг гэдэг багш сонирхолж хэллээ тий. За баярлалаа. Ингээд өнөөдрийн хичээл таслаа. За. Миний хичээлийг л хүүхдүүд манд ер нь маш их идэвхтэй анхааралтай хандаж оролцож байсан. Тэгээ хүүхдүүд маань өөрсдөө бас миний өгсөн даалгаврыг самбарт гүйцэтгэж тухайн хичээлийг хэрхэн ойлгосон юм бол надад бол үнэлүүлэлт өгнүүлсэн. Би тэгэхээр хичээл юм бол бас хүүхдүүдтэй юм л ойлгогдох хэмжээнд бас хангалттай заасан байхаа гэж бодож байгаа. Ер нь л шүүгч нар бол ямар мэргэжлийн хүмүүс гэдэг нь би бол сайн мэдээгүй. 3 шүүгч сууж байна л гэдгийг мэдсэн. Тэгээ математикийнхаа хичээлийг бол математикийнхаа томьёолоор математикийнхаа хэллэгээр хүүхдтэй үнэн зөв ойлгуулах тийм л зарчим өрнөөс бол сургалтаа явуулсан байна. За намайг бод гэдэг. За би Сүхбаатар аймгийн Баруурт сумын 2 дугаар бүрэн сургуулийн мэдээлэл зүүн багш. За улсад одоо 20 дахь жилдээ багшилж байна. За хичээлийн маань зорилго болонгод мэдээллийн технологи гэдэг бол хэл хязгааргүй одоо хөгжиж байгаа. Тийм учраас бид нар хамтдаа хөгжих маш их боломж байгаа гэдгийг бол харуулахыг зорьсон. Өнөөдрийн хичээлийн зорилго бол одоо мэдээллийн
одоо хөл хязгааргүй болсон энэ үед бид нар одоо хүүхд багчууд бид нар хамтарч одоо мэдээлэл боловсруулах чадамжийг одоо маш сайн сурах хэрэгтэй гэж бодож одоо төлөвлөсөн. За өнөөдрийн хичээлийн нэр бол юу байсан бэ нөө? Багц мэдээллийг боловсруулах гэсэн хичээл байна те. За тэгвэл багц мэдээллийг боловсруулахын тулд бид нар яадаг вүлээ? За интернетээс яадаг вэ? Хайдаг. Тэгтээ ямар ашигладгийг та нар эндээс ашигладаг юм байна уу? За та нарын хамгийн их ашигладаг нь аль нь? Facebook. Facebook байна те. Тэнд нэг хамгийн сүүлд нэг Google Drive гэдэг чинь энийг та нар мэдэх үү? Мэдэх үү? Энэ яг юу хийдэг вэ? Хүний мэдээллийг хадгалдаг. Зөв хүний мэдээлэл гэж байна. Өөрөөр хэлбэл хувийн мэдээлэл бид нар яг Drive дотроо хадгалж болно те. За та нарын нээсэн файл чинь та нарын үзсэн ямар програмтай адилхан байна? PowerPoint гэсэн програмтай адилхан биш. Тийм ээ? PowerPoint гэсэн програмтай адилхан байна. За алдуу багийнхан нэлээд мэдээлэл орсон. Алдуу багийн 4-р слайдн дээр хийж байгаа хүүхдэд найзаас чинь комент ирсэн байна. За манай хүүхдүүд ингэж хамтарч одоо чамтай хийж байна гэдэг юм чинь үзүүлж байна тийм үү? За одоо яг хэл хязгаар хол байсан ч бид нар хамтарч ажиллаж болдгийм байна гэдгийг үл яасан мэдэж авсан тийм үү? Өмнө бид нар бол Google Drive гэдэг програм дээр зөвхөн мэдээлэл хадгалдаг байсан гэсэн чинь хаа байсан? Өөр ангаа хүүхдтэй бид нар яах нь харилцаад мэдээлэл цуглуулж өгсөн. За тэгвэл та нар сая мэдээлэл ямар мэдээлэл цуглууллаа? Танах юу лээ? Шилэн бог тэнд яах вэ? Гангнуур, тэнд алтан өвөө, дарганг. За хэрвээ нэг хүн энийг хийсэн бол яах вэ? Хэдэн цаг зарцуулах вэ? Хэд гинэ? За сая дөнгө 12 минут боловсруулж байгаа байхгүй юу? Тэгсэн чи яасан? Нэг хүн 12 ихээр яасан? Хэдэн цаг вэ? 1 цаг хэдэн минут вэ? За 1 цаг 30 минут те зарцуулах байсан. Бид нар яасан 10 минутанд ингээд хамтарч хийж болдгийм байна гэдгийг ойлгосон байна тийм үү? За тэгвэл багш нь одоо та нарыг өөр одоо зөндөө мэдээлэл одоо авсан байх гэж бодож байна. За хүн болгон бас ярихыг хүсэж байгаа. За тэгвэл одоо яг багш нь өнөөдрийн хичээлээс та нар юуг ойлгож авсан бэ гэдгийг жижигхэн асуулт бас яг асуугаад шалгая. Картуудаа гаргачихгүй хөөе те. Хариултаа орснууд нь болгоод байна шүү. Хариулт ороогүйнүүд нь уншуулад гараа өгч та. За нэр нь оржсэн. За нэр нь орж байгаа нь бол харагдж байгаа те. Буян хариучих. Өгшнө. За баярлалаа. Өнөөдрийн хичээлийг 100% ойлгожээ. Та нар маань ямар мундаг юм бэ? Бүгдээрэнд нь баяр хүргье. Сайн байна. Баярлалаа та нартаа. За бүгдээрээ багийнхаа үнэлгээн дээр лайк аваарай. За хүүхдүүдтэй өнөөдрийнхаа хичээлд идэвхтэй оролцсон. Та нартаа маш их баярлалаа. Бүгдээрэнд нь алга хүсье. Хүүхдүүд маш сайн ойлгосон байсан. Яг энэ дээр за 3 шүүгч харж байгаа гэдгийг бол би хязгаарч бодоогүй дотроо. Тэгээ хүүхдүүд маань яаж оролцож гэнэ үү? Тэр оролцоо нь ямар байна уу? Хүүхдүүд маань хийж чадж гэнэ үү? Чадахгүй байна уу? Миний өгсөн мэдээлэл гэж бодсон. За хичээл маань яах вэ гэхээр багц мэдээлэл гэдэг сэдв маань энэ одоо яах вэ гэхээр мэдээж одоо бид нар энэ корона одоо цар тахлын үед маш их хоцрогдолтой байгаа. Энэ үед одоо бас хүүхдүүд маань нэлээд бас хоцрогдсон байх болов гэж бодож байсан. Миний бодож байснаас илүү одоо маш сайн одоо яах вэ? Мэдээллийг цуглуулж тэрийг боловсруулж чадчихсан нь үнэхээр гайхалтай байлаа. Энэ бол одоо боловсролын салбарт маш том одоо хөрөнгөийг оруулж байгаа. За сая одоо ингээд бидний хичээл заахад гэхэл маш олон залуу гүшин маань туслалаа. За би дараа жил орно шүү. Би дараа жил оръё. Ингэж бэлдтiin байна. Ингэж одоо яах вэ? Хичээлийг боловсруултiin байна. Ямар гоё юм бэ? Би дараагийн удаа би үзээд алднаа. Энэ ямар том одоо өөрөөр хэлбэл эдгээр маань бас залуу одоо боловсон хүчинд маань маш одоо эрч хүчийг өгч байгаа. Хамгийн том боломж гэж би өөрөө бас харж байна. За намайг Дорж Сүрэнгийн Мөнх гэрэл гэдэг ерөнхий боловсролын 4-р сургуульд багшилдаг байгаа. За математикийн багшийг улсад одоо 20 дахь жилдээ багшилж байна. За шилдэг 26 багшид анхны шилдэг 26 багшид шалгарсандаа маш их баяртай байна. За багш нь эхлээд та бүхэнд координатын хавтгайн тухай сануулж өгье. За бид нар бол координатын хавтгайг мэднэ тийм ээ. За координатын хавтгай бол OX буюу хэвтэй тэнхлэг, OY буюу босоо тэнхлэг гэсэн хоёр тэнхлэгийг огтлолцол үүсдэг хавтгай байна тийм ээ.
За координатын их буюу тэг гэсэн цэгийн байдаг тийм ээ. За баруун гар тишээ. Ямар тоонод өгдөг лээ хүүхдүүд ээ? Эрэг 1 2 3 4. За зүүн гар тишээ. Хасах 1, хасах 2, хасах 3, хасах 4. За аяр тэнхлийн дагуу мөн тийм ээ. Дээшээгээ эрэг тоо. За доошоогоо сөрөг тоонд байдаг байгаа тийм ээ. За бид нар бол координатын хавтаа дээр цэгээ яаж байгаа вэ? Тэмдэглээд хэрчмээр холбож байгаа. За тэгвэл функцийн графикаас өмнө бид нар функцийн графикийг байгуулахдаа бид нар тодорхойлогдох мууж гэдэг зүйлийг мэддэг тийм ээ. Функцийн тухай үзсэн. За тодорхойлогдох мууж гэдэг нь ямар зүйл байдаг лээ? Тодорхойлогдох мууж гэж юуг нь хэлдэг вэ хүүхдүүд ээ? Чангалч. Тий. Авцис тэнхлийн наваа авч олж байгаа утгуудыг хэлж байгаа тийм ерөнхийдөө. За өөрөөр юу гэж хэлэх вэ? X хувьсагчийг авч болох одоо тухайн функцийн X хувьсагчийг авч болох бүх утгыг л хэлж байгаа гэсэн үг тийм ээ. За тэгвэл манай өнөөдрийн функцийн бол функц маань А хүрчдэг нь X-ийн квадрат гэсэн юм хэлбэртэй байгаатай. За тэгвэл энэ функцийн тодорхойлогдох мужийг шууд бид нар тодорхойлж болох уу? Тодорхойлогдох мужийг нь бол тодорхойлж болох нь ямар байх вэ? Хасах төгсгөлгүйгээс нэмэх төгсгөлгүй байх нь тийм ээ. Нэмэх төгсгөлгүй байх нь. За одоо нэг үед багштай хамтарсан тий. За энэ утгын үснүүдүүд таараад бүгдээ зурцсан байгаа тий нэг үед. За одоо 2 үед нэмэх 2 үед. За утгын үснэгт нь юм бэ. За эдгээр таарсан уу? 8 2 тэг 2 8 гэсэн байна. Утгын үснэгтнүүд маань тэгж гарсан байна тийм ээ. За энэ хүснэгт ингээ бүрэн бүгдээрээ миний хүснэгтээ бүгдээрингийн зөв хийцэн хүн бол өөртөө нэг үнэлчээр бас. За одоо тэгвэл багш нэг хэл. Координатын их нь параболын ороо болж исэн. Тийм байна уу хүүхдүүд ээ? Тийм ээ. А-Y тэнхлийн хувьд тэгшимтэй байсан байх нь тийм ээ. За эрэг бол параболын салаа дээшээ харсан парабол. Сөрөг бол салаан доошоо харсан парабол. За А-гийн модулаараа тийм ээ. А-гийн утга нь ихсэг тусам параболын сарлаа нь хоорондоо ойртож багасгах тусам холдож исэн байх нь. За тэгвэл Y тэнцүү хасах AX квадрат функцийн графиктаа ямар байсан гэж байна? AX тэнхлийн хувьд бас тэгшимтэй байсан байна. За тэгвэл параболтой холбоотой параболыг бид нар одоо архитектуруудад янз бүрийн архитектурууд ашиглаж одоо ийм олон барилга байшин хийдэг юм байна. Тэгэхээр парабол гэдэг зүйл бол бас яг нь бидний эргэн тойронд байж идэг тийм ээ ашиглагдж идэг хэрэглэгдэж идэг зүйлийн тухай бид нар судлаа гэсэн үг байна. Тийм ээ. За мөн та нарын тоглолтог Angry Birds гэдэг тоглоом байна. Тэрийг бас параболын чанарыг ашигладаг юм байна. Мөн сагсан бөмбөгийг одоо шийдрүүн оновчтой шийддэг хүмүүс бол одоо энэ параболыг маш сайн ойлгоцсон хүмүүс байдаг юм байна гэсэн юм дүнэлтүүд гарч ийн гэсэн. За математик бол урагшлах замын луужин гэсэн энэ сайхан үгээр өнөөдрийнхээ хичээлийг өндөрлөе. Багшийнхаа хичээл итгэл зүтгэл гаргаж оролцсон нийт сурагчдаа бүгдээрэнд нь баярлалаа. За өнөөдрийн хичээлийн хувьд бол би тухайн сургуулийнхаа төлөвлөгөөний дагуу одоо хичээлээ бэлтгэн оролцсон гэсэн дагуу бол тухайн хичээл бэлтгэж оролцлоо. За ерөнхийдөө бол богинохон хугацаанд бэлтгэн оролцсон. Хүүхдүүд маань айгүй сайхан чөлөөтэй оролцлоо. Багшийнхаа асуултанд одоо өөрийнх нь бодлоо хариуллаа. Тэгэхээр надад бол хүүхдүүдийн байгаа байдал нь бол урам зориг өгөөд өөрийнхөө юм чөлөөтэй байж чадсандаа харин их баяртай байгаа. Улам энийг одоо өргөжүүлэн одоо зохион байгуулах чад нь бол маш их талархж байгаа. За тэгээд Сүхбаатар нэг мөрөөдөл төрийн бас байгууллагынхаа залуучуудад тэдний тэргүүлэгчдэд мөн гишүүдэд нь тийм ээ энийг хамтран зохион байгуулж байгаа бүх хүмүүст нь маш их баярлж байгаа уламжилж байна. За намайг Саранзан бол гэдэг багш нараар дамжуулж Сүхбаатар аймгийн энэ боловсролын систем сурагчдад маш том далайстайгаар харж боловсролын үрийг түгээж байгаа гэж бодож байна. За ингээд бас энэ уралдааныг амжилттай зохион болж байгаа нэг мөрөл төрийн бас байгууллагын залуучуудад маш их баярлж байгаа. Тэгээ хэлмээр байна. Сайн байцгаана уу? За баярлалаа хүүхдүүд. Маш эрч хүчтэй. За маш гоё ихнүүлж байгаа. Хүүхдүүдэд маш баярлалаа.
За энэ одоо хэдүүлээ ээж сэтгэлгээний сэдвийг гаргаж ирээ. За багш нь одоо асуулт хариулангууд та нар яриад явна шүү зөө. За босоогоор 6 үсгтэй. 6 үсгтэй бурхан нэрээр дэлхийд гойдгоо гэж. За бодороо ямар үг гэж болох вэ? 6 үсгтэй бурхан нэрээр ихсэн Монгол. За босоогоор 1 Монгол. За Монгол. За босоогоор 2. За энэ юу харагдж байна хүмүүстээ? Монгол гэр. Монгол гэрийн гэрэл орох, агаар орох хэсгийг юу гэдэг вэ? Их сайн. Тоон. За тооноо зурчих. За гуравт нь Монгол гэрт 3 ширхэг байдаг хэрэгсэл. Их сайн. Бүслүүр. Бүслүүр. За Монгол гэрт нарны цацраг шиг харагддаг хэрэгсэл юу гэдэг вэ? Зөрөгтэй хэлээрэй. Өн их сайн. За эндээс хүүхдүүд ямар үг харагдаж байна? Мөр. Харагдаж байна уу? За өнөөдрийн хичээлийн сэдэв маань Монголын үндэсний спорт хурдан мөрний тухай хичээд орно хэдүүлээ. За баярлалаа хүүхдүүдээ энд. За өнөөдөр хэдүүлээ хурдан мөрний нас уралдах цай. За унаач хүүхдийн ярих үүрэг хурдан мөрний эд хэрэглийн талаар ярилцсанаа. 1-р үгийн бичсэн зүйлс. За азраг их нас соёолын хязаалан шүтлэн даах. За маш сайн байна. Насын нэг зөв бичсэн байна. За энэ хурдан мөрний эдэл хэрэглийн талаар багш нь бяцхан үзэсгэлэн бэлдсэн байна. За хамтдаа ярилцсан хүүхдүүдээ. За энэ ямар мөр вэ? Азраг байна. Энэ их мөр. Энэ юу вэ? Даах. Энэ энэ за сайн байна. За энэ юу вэ хүүхдүүдээ? За уяач хүүхдийн хамгаалтын говц байна тийм ээ? За энэ хамгийн хүүхдийн эрүүл мэнд амь насыг авардаг. За тийм маш чухал хэрэглэл байна. За хамгаалтын говц. За багш нь энэ. За энийг багш нь тайлбарлая. За энэ аймгийн алдар туяачийн малгай байна тийм ээ? Уяач үний малгай байна. За энэ арын залаан дээр нь байгаа хэсэг үл аймгийн наадамд 3 удаа морь төрүүлсэн байна гэсэн. Одоо хүүхдүүдээ гудамжинд ийм малгай түн явж үл та нар шууд энийг хараад мэдгэнэ ш тийм ээ. За энэ аймагт 3 төрүүлсэн юм байна. Энэ болохоор энэ юу байж болох хүүхдүүд ярьдаа? Маш сайн. Айрагдсан морьныхын тоогоор ингэж залаа их нэ. Хурдан морь уяхад ямар саад бэрхшээл байдаг вэ? За. Завич 7 наснаас эхлээд морь унсан. Хурдан морь унсаад хамгийн их саад бэрхшээл цас бороотой үе, шавар хатаргаатай үе тэр үед их саад бэрхшээл байдаг. Айцтай жоохон төвшөртэй ойж тусгаж болгож байна. За хүүхдүүдээ Батнаагаараа нэг сайхан морины генго аялуулчих гэж багш нь бодож байна. За манай Батнаа тэгээд манай сурагч хүүхдүүд зориулаад генго аялах уу. За. Гинго хэрэ базар хорлоо хаян нуа гинго вадиадиадито гэмбурхан өршөдөө уяаморны хоромжоо онцгой тасархай түрүүлиё. За хичээлийн зорилт маань хурдан морины талаар мэдлэгтэй болох, хурдан морины унаач хүүхдийн талаар судалж мэдэх, за үндэсний үйл хөдлөлөө эрхэм дээдлэх, бахархах үзэл төлөвшүүлэх байсан. За тэгээд одоо бүхэл монгол хүн үндэсний спортоор хичээлж, за хичээж чадахгүй бол сэтгэл зүрхэндээ байнга хадгалж тэрийгээ сурталчилж явах хэрэгтэй юм шүү хүүхдүүдээ. За өнөөдрийн хичээлд оролцсон хүүхдүүдээ маш баярлалаа. За. За тэгээ энэ уралдаан шалгуултанд орж байгаа нийт шилдэг 26 багштай бүгдээрэнд нь амжилт хүсэж байна. За энэ бол 3 сая төгрөг 22 өрөө байр гэхээсээ илүү за
энэ уралдаан тэмцээнээс маш олон зүйлийг мэдэж өөрийгөө хөгжүүлж тэр хөгжүүлсэн мэдлэгээрээ сурагчид за энэ олон Сүхбаатарын аймгийн боловсролын салбарын олон мянган шавнартаа энэ сурсан мэдсэн зүйлээ түгээх нь чухал юм шүү гэж нийт оролцогчдоо хэлмээр байна. Ер нь бол шилдэг 12-т үлдсэн байх л гэж бодож байна. Хэрвээ үлдсэн байх юм бол цаашдаа маш их хичээнэ. Сургуулийнхаа нэрийг гаргана, аймгийнхаа нэрийг бас сургуулийнхаа нэрийг өөртөө хүүхдүүдийнхаа нэрийг бас шавнырынхаа нэрийг гаргахын төлөө хичээнэ. Хэрэг үлдсэн бол би цаашаад шилдэг багшийн төлөө өөрийн бололцоод бүх нөөц боломжтой ажиллан өрсөлдөх болно. Хэрвээ миний ямар нэгэн байдлаар өөрийн мань хувь хүний алдаа татгалаас болоод энэ удаагийн уралдаанд мөчөөс мултарсан бол энэ байгаа 25 багшийн шилдгийн нэг болсондоо сэтгэл хангалуун тэгээд цаашид өөрийгөө өсөж хөгжих бүх боломжийг чадах чинээрээ хөгжүүлж тэгээд хүүхдүүдэд хөгжүүлэх энэ их үйлсэдэ улам их хичээл чармайлттай эцэтгэх болно гэж хэлж байна. Хэрвээ 12 жил гарахгүй бол үлдчихэж байгаа багш нартай ялангуяа би одоо гээд харж яхад бол уралдааны явцыг бас хараад дүгнж яхад залуу багш нар маань бол маш их чадварлаг туршлагачсан байна. Ялангуяа энэ ковид цар тахлын үед бол үнэхээр их мэдлэгээ бол маш их хөгжүүлсэн байна. Маш олон заахаргууд, маш олон програмууд дээр ажил сурсан байна. Тэгэхээр энэ залуу багш нартай бас эдрээс ч би маш их суралцах юм байна. Цаашд бас алдаа дутагдал гаргасан бол тэрнийг ахаад цаашд нь засал сайжруулах талаар өөрөө бас хичээж ажиллах юм байна. Хэрв шилдэг 12-т үлдэх юм бол шөө би яг энэ хичээлээс гадуур хичээл дээр хэрэгжүүлж амжаагүй ч юм уу хичээлээс гадуурх одоо энэ сургалт хүмүүжлийн ажлыг энэ ялангуяа хүүхдэд яаж өгөх энэ талынхаа өөрийнхөө арга чадах бүхнээ бол одоо гарахыг хичээж гээд ажиллах энэ уралдааны өргөжлүүлэх болно. Ер нь бол ийм дүүтэйгээ хамт нэг энэ ийм гайхалтай ийм сайхан уралдаанд дүүтэйгээ хоёулаа орно гэдэг бол ер нь хэн хүн тохиолдод байдгүй тийм аз завшаа. Тэгээд бас дүүтэйгээ бас бяцхан өрсөлдөөнд оролцсондоо бас их баяртай байна. Үлдсэн 26 багшийн хувьд бол эгчдүү болон нэг айлын 2 охин орсон гэсэн тийм юм байхгүй учраас бас их маш гоё завшаан гэж бодож байгаа. Тэгээ эгчтэйгээ хоёулаа ямар ч гэсэн ингээд хичээл зааж ингэдэм бэ шүү гэж эгчтэй маш их зөвлөөд хоёр биендээ туслаад их явсан байгаа. За өнөөдрийн энэ зохион байгуулалтын явж байгаа үйл ажиллагаанд миний хувьд маш их сэтгэл өдрөг байгаа. Энд бол манай аймгийн боловсролын салбарт ажилладаг олон багш нар амжилт бүтээлээ үйл ажиллагаагаа бол бодтойгоор үнэлүүлж өөрсдөө бас маш сайхан хөгжих хамтаараа ажиллаж бие биенийхээ туршлагыг судлах ийм сайхан боломжуудыг л нээж өгснөөр дараагийн залуучууд маань залуу үе маань илүү их сэтгэн бодож илүү их хөдөлмөрлөх ийм боломжийг л бас залуучууд нээж өгч байгаа. Энэ үйл ажиллагаа бол маш их агуу ухаан гаргасан. Энэ шавнартаа бас маш их талархал илэрхийлье гэж бодож байгаа. За тэр шилдэг 12 багшд бол одоо шалгараагүй байсан ч одоо би энэ шилдэг анхны 26-т багцсандаа үнэхээр их баяртай байгаа. За шилдэг 12-т бол одоо шалгарахад бол мэдээж хүн баяртай байна. Цаашаага шат ахих аяхан хамтдаа одоо багш нартайгаа хамтран суралцсангаа одоо өрсөлдөх юм байна л гэж ойлгож байгаа. Шилдэг 25 багш маань хичээл заах арга зүгээс хорин өрсөлдсөнийг та бүхэнд 3 цоврал нэвтрүүлэг болгон бэлтгэж хүргэлээ. Харин одоо тэд шүүгчдтэй уулзаж дүнгээ сонсох бөгөөд шилдэг 12 багш дараагийн шатнд шалгарч үлдэх юм. Ингээд тэднийг шүүлтийн танхимд урья. За Сүхбаатар нэг мөрөөдөл төрийн бас байгууллагаас Сүхбаатар аймгийнхаа боловсролыг дэмжиж сургалтын чанар үе хөгжийг дэвшүүлэхэд чиглэсэн маш том төслийг санаачлаад хэрэгжүүлж байгаа. Тэр энэ төсөлд оролцож хоёр дахь шатанда амжилттай оролцож өөрсдийнхөө ур чадварыг харуулж байгаа та бүхэнд баяр хүргэе. Тэгээд шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулъя. За миний бие Ганбаатар гэдэг
Монгол Улсын боловсролын сургуулийн математик байгалийн ухааны сургуулийн захирал. За хичээлийн судалгааны чиглэлээр улсар судлалын докторийн зэрэг хамгаалсан. За багшийн нийтлэг институтээс явуулдаг ур чадрын хангалтанд шүүгчээр ажиллаж исэн. За мөн боловсрол сувг телевизээс явуулж исэн. Би багш шоуны зочин шүүгчээр орж исэн. За ер нь яг энэ одоо багшийн арга зүй, ур чадвар хичээлийн судалгааны чиглэлээр судалгаа хийдэг. Тэр үүднээсээ бас Сүхбаатар нэг мөрөдөл төрөмс байгуулсан намайг энэ одоо нэр хүндтэй ажилд томилж та бүхний энэ сайхан хичээлүүдийг үзэх боломжийг олгосонд баяртай байгаа хэлж байна. За сайн намайг мөнхөн өргөдөг. Сүхбаатар нэг мөрөдөл төрөмс байгууллагын төлөөлөл болж орж ирсэн. Санхүү эдийн сургуулийн маркетингийн ахлах багш байгаа. За ер нь бол зах зээлийн ихэнх төрлийн одоо маркетингийн судалгаануудыг бол хийж ирсэн. 14 жилийн туршлагатай байгаа. Тэгээ та бүхний бас энэ үйл ажиллагааг шүүгчээр оролцож байгаад бол баяртай байна. За миний би Дорцмагийн Базар байна. Монгол Улсын боловсролын сургуулийн боловсрол судлалын сургуулийн багш. За ингээд Монгол улсад анх удаа зохиогдсон анхны алхам гэдэг одоо багшлах ур чадварын дадлагын уралдаан реалити шоу байдаг. Энд одоо зөвлөх багш шүүгч. За мөн одоо ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн сургууль төлөвлөлийн төвийн одоо багш нарын ур чадварын уралдаанд одоо шүүгчээр оролцсон болон одоо манай тэнхимийн жил болгон одоо багш бэлтгэдэг ихтэй сургуулиудын дунд зохион байгуулдаг багшлах ур чадварын уралдаанд зохион байгуулалтанд оролцдог энэ одоо өчөөхөн туршлагын минь харгалзаж одоо энэ уралдаанд амиг урсан болов уу гэж бодож байна. Ингээд өнөөдөр та бүхнийхээ сайхан хичээл сууж үнэтэй сайхан туршлага хоригдлуулж та бүхэнтэйгээ хамтарч ажилласандаа баяртай байна. Тэгээд та бүхний хичээл заалтын оноо, за мөн нэгдүгээр шатны шалгуулалтын оноо энэ хоёрыг нэгдсээр би түрүү хэлсэн нэгдүгээр шатны шалгуулалтын оноо бол сувь шалгуур маш багахан үзүүлж байгаа. Хамгийн гол жин дарж байгаа шалгуур бол өнөөдрийн хичээл заалтын шалгуур. Тэр ийм шалгууруудаар энэ хоёр шалгуурын дүнгээр та бүхнийг ирэмблээд 25 багшаас 12 багш шалгарна. Тэр энэ 12 багш бол маргааш дараагийн шатны шалгуурлалтанд дараагийн даалгавраа хийж авах бэлэн болно гэсэн. Тэгэхээр өнөөдөр ингээд энэ 3 өдөр та бүхний хичээлүүдийг маш олон сайхан санаатай, маш олон туршлагатай, маш шинэлэг ийм ур чадвартай хичээлүүдийг үзсэн. Тэгээ энэ хичээлүүдээр бас давуу тал сайн талууд маш их байна. Мэдээж нөгөө талаас бас анхаарах хэрэгтэй, санамж өгөх хэрэгтэй зүйлүүд бас байгаа. Энэ талаар манай бусад шүүгч нараас та бүхэн тайлбарлана. За. Матрогчтой баярлалаа. Тэгэхээр хичээлүүд дээр сайшаах, магтах маш олон сайхан зүйлүүд байсан. Тэрэн дотроос хэд хэдэн зүйлийг нь онцлоо гэж бодож байна. Хичээлүүд бол бүгдээрээ маш сайн бэлтгэлтэй байсан. Багаараа ажиллаад ингээд бэлтгэлээд маш сайн ингээд төлөвлөлөд ороод ирсэн байсан. Энэ нь үнэхээр одоо анхаарал татчихлаа. За хичээлүүд багш болгон ерөн эхлүүлэхдээ сурагчдынхаа анхаарлыг нь сонирхлыг нь татчихагаад хичээлийнхаа сэдв зорилгыг танилцуулаад эхэлж байгаа нь үнэхээр бас их суралцагчдыг ингээд суралцах хичээлд идэвхтэй оролцох юм боломжийг нь бий болгочихлаа. Тэгээ бүх хүүхдүүдийг илүү хамруулах, түүн дотроо хүүхд болгонд юм хүртээмжтэй материаллыг одоо хэрэгслүүдийг хэрэглэлтүүдийг ашиглуулад тэднэр нь илүү хүүхдүүдэд суралцах юм урмыг өгж байгаа нь бас их онцлог зүйл байлаа. Мөн багаар өрсөлдүүлж байсан. Тэ. За мөн сонирхолтой юм арга хэрэгслүүд, юм дижитал хэрэгслүүд, за шинэлэг юм сонирхолтой юм туршилтуудыг бид бодит туршилтуудыг бас хичээлдээ ашиглаж байсан бас их илүү сонирхолтой байлаа. Гэтэ мөн одоо хичээлүүд дээр бас анхаарах зүйлүүд бол бас байсан гэдгийг бол манай Базарван өгш танилцуулах байхаа. За мөнхөр өгчтэй баярлалаа. За мэдээж та бүхэн бол анхдагчид тийм ээ. Тэгэхээр анхдагчид учраас мэдээж одоо энэ уралдаан тэмцээн Тэрцмайн телевизийн одоо шоу нэвтрүүлэг болж байгаа учраас янз бүрийн одоо алдаа оноо гарсан байхыг үгүйсэхгүй тийм ээ. Та бүхэн мэдж байгаа. Тэгээд энэ удаагийн миний хэлэх гэж байгаа нэг ганц хоёр одоо анхааруулах энэ сануулж байгаа зүйл маань бол энэ та бүхэн ингээд дараагийн шатандаа ингээд ороод ирэхэд тийм ээ. За дээрээс нь дараагийнхан одоо уралдаан тэмцээнд орох сургуулийнхаа баг хамт олонны одоо хамт ажиллагчдынхаа одоо туслах ингээд үүднээс энэ дараах одоо зүйлийг бас санаж явахад илүү төхөөлөө гэдэг үүднээс энэ зүйлийг хэлэх гэж байна.
За тэгэхээр бид бол хичээлийн явцад бол сэтэлжүүлтийг бол заашгүй хийдэг тийм ээ. Сэтэлжүүлтийг хийдэг, тэр суралцагчдынхаа сурах хүсэл эрмэлзлийг бол нэмэгдүүлэх зорилгоор одоо төрөл бүрийн үйл ажиллагаануудыг бол хичээлийн явц зохион байгуулдаг. А гэхдээ энэ маань яг хичээлийнхэн агуулгатай уялдаа холбоотой явах хэрэгтэй тийм ээ. За тэгээд энэ маань өөрөөр хэлэх юм бол энэ тухайн яг одоо суралцагчдын мэдлэг чадварт төдийлөн нөлөө үзүүлэхгүй тийм ээ. За ач холбогдолгүй ийм одоо үйл ажиллагаануудыг айл болох бага оруулах хэрэгтэй гэсэн санаа байна. Тэгээд түнчлэн энэ хичээлийн явцад хэрэгжилж байгаа одоо туршилттай холбоотой хичээлүүд дээр бас нийтлэг гарч байгаа нэг түгээмэл алдаа байж байна л да. Тэрний юу гэхээр нөгөө яг хүүхэд хичээлийн явцад туршилт хийж явах явцад нөгөө туршилт маань ингээ алдаа гардаг. Яг туршилт маань хүлээсэн үр дүндээ хүрдэггүй. Гих мэтчлэн ийм алдаанууд гарч байна. Инээс урьдчилан сэргийлэхийн тулд бид өөрсдөө баг хамт олонтойгоо нийлээд энэ туршилтыг өмнө нь хүүхдүүдэд одоо үзүүлэхээс өмнө маш олон удаа давтаж ямар алдаа гарч болох вэ, ямар эрсдэл учрах вэ гэдгийг маш сайн төлөвлөж орж ирэх энэ шаардлагатай байна. За ингээ эцэст нь хэлэхэд бид бол одоо би яаж заах вэ гэдгээсээ илүүтэйгээр бидний суралцагчид, Монгол хүүхдүүд, энэ насны хүүхдүүд, энэ үеийн хүүхдүүд яаж сурдаг вэ, юу сонирхдаг вэ, энэ хүүхдүүд маань ямар сурах арга барилтай вэ гэдгийг харгалзаачаа гэж хүсэж байна. За ингээд та бүхэндээ баярлалаа. Мөнхөр өгш одоо дүнгээ танилцуулах бах тийм ээ. За тэгээд шилдэг 25 багшаас маань 12 багшийг дараагийн шатанд өрсөлдүүлнэ. Тэгээд түүнд өрсөлдөж байгаа багшийг нэрлээ. Тэгээд тухайн багш судлаасаа босоод өгвөл сайн байна. 3 дугаар сургуулийн гадаад хэлний багш Гэрэл Чимэг багш байгаа. Гэрэл Чимэг багш. 3 дугаар сургуулийн бага ангийн багш Урт насан багш байгаа. 3 дугаар сургуулийн монгол хэлний багш Дорж Дулмрагч багш. Дараагийн жилийн гарсан байна. Асгад сумын биологийн багш Ариун Цэцэг багш гарсан байна. 4 дугаар сургуулийн хөгжмийн багш Баттуяа багш гарсан байна. 1 дугаар сургуулийн технологийн багш Инх наран багш гарсан байна. 4 дугаар сургуулийн газар зүйн багш Насан Жаргал. 1 дугаар сургуулийн математикийн багш Баасанхүү. Уул уян сумын мэдээлэл зүйн багш Оюун Жаргал. 1 дугаар сургуулийн биеийн тамирын багш Соронзон Болд. 1 дугаар сургуулийн физикийн багш Оюун Туяа. 2 дугаар сургуулийн мэдээлэл зүйн багш Бууд. За эдгээр багш нар дараагийн шатанд өрсөлдөх 12 багшд шалгарсан байна. Шалгарсан багш нартаа дахин баяр хүргье. Шилдэг багш уралдааны дараагийн шатанд 12 багш шалгарч үлдлээ. Тэд эхний шатанд хичээл заах арга зүгээс орсон. Харин дараагийн шатанд тэднийг ямар даалгавар хүлээж байгааг маргааш хүлээн авч үзээрэй.